Mondelez компани 2025 оны юу нь үйл ажиллагаа санхүүгийн хайлт. За мөн төлөвлөсөн ер нь бол ерхэд 2025 оны ямар хөө жил байсан гэж төгсгөр компани зүг байсан. За компани хувьд ч тэр салбарын хувьд ч тэр бас нэлээдгүй сорилттой жил байсан гэж хэлнэ. Яагаад тэгэхээр нийт манай салбар бол бусад салбаруудаас хамгийн өндөр тийм агшилт үзүүлсэн жил байлаа. Нийт нэг 10 орчим хувиар 24 онтой харьцуулахад бол агшилт үзүүлсэн. За агшилт үзүүлсэн гол үндсэн шалтгаанууд бол нэг хит хитэн шалтгаан байна. Нэгдүгээрт бол манай импорт бол сул байсан. Энэний гол учир шалтгаан бол бөөний болон жижиглэнгийн худалдаа бол түрүү жил бол багас өмнөх жилдээ харьцуулахад багаж ирэх агшлаа. За нөгөө талд бол суудлын автомашины импорт бол маш том өөрчлөлтөнд орж байгаа. За тэр нь бол нэг талаас манай нийслэлээс явуулж байгаа бодлогын хүрээнд нөгөө талаас за манай энэ санхүүгийн цэцүүлэхээр Монгол банкнаас хэрэгжүүлж байгаа энэ хатуу гэх юм уу энэ мөнгөний бодлогын энэ үр дүнд бол нийт импорт бол ингээд агшилт үзүүлсэн байгаа даа. За яг уу экспорт дээр бол нэг юм онцгой тохиолдол болсон. Юу вэ гэхээр одоо сүүлийн бараг магадгүй 15 жилийн хугацаанд анхудаа манай зэсийн экспорт нийт үнийн дүнгээрээ нүүрсний экспортыг давсан үзэгдэл байгаа. Энэ бол бас сайн гэж харж байгаа. Яагаад гэвэл нүүрснээсээ манайх ингээд тодорхой хэмжээний солонгорл бий болгож чадчихээн тийм ээ. Тэгэхээр цаашид бас энэ нэг зэсийн экспорт дээр бас төр засгийн хувьд ч тэр илүү энийг түлхүү гаргах бодлогыг бас хэрэгжүүлэх нь бол зүйтэй болов уу гэж бол харж байгаа. За тэгээд салбарын хувьд бас нэгэн том онцлог юу гэх юм бол баг хангаа хөшгийн хөндийн төмөр зам бүтээн байгуулалт маш эрчимтэй явлаа. Одоо 90 орчим хувийн гүйцэтгэлтэй явж гин гэж дуулсан. За тэгээд 26 онд энийг Улаанбаатарын баруун цэгт холбочих юм бол энэ бас талын ач холбогдолтой. За тэгээд нөгөө талд бас томоохон өөрчлөлтийг авчрах юм бүтээн байгуулалт гэж бол хэлж болно. За компанийн хувьд бол бас энэ олон юуны дунд бол бас харьцангуй сайн ажилласан гэж бол харж байгаа. Яг гоо манай орлого ашигын хувьд бол 24 онтой харьцуулахад бага зэрэг буурсан ч гэсэн ерөнхийдөө бас томоор ингээ хараад үзэх юм бол бас давгүй сорилтуудтай бид нэр ажилласан гэж харж байгаа. Та өмнө жахта ер нь 2025 онд ер нь бол уналтын жил багт бол Mondelez компани өсөлтийг бол хайж босчихсан гэж хэлж байсан шүү дээ. Тэгэхээр энэ бол яг юунаас ер нь компани одоо үйл ажиллагаа явуулдаг салбар за экспорт бол импортын төрлийн тээвэрлэлт одоо ер нь уналттай хат ер нь компани аль талаас илүү төлөрч нөхөө одоо үйл ажиллагаа илүү доктортой барьж чадсан. За нийтлэл дээр яг нь хагас жил дээр бол бид нэр өмнөх жилтэйгээ харьцуулахад төсөлттэй гарч ирсэн. За хоёрдугаар хагас бол ялчгүй импорт бол огцон уналт үзүүлсэн. За нийт суудлын автомашины импорт ялангуяа өнгөрсөн жилтэйгээ харьцуулах 60% буурсан. Тэгэхээр энэ бол маш том юм нэг агшилт бол бий болсон. За энэ нэг талтай. За нөгөө талтай одоо юм нэг зөвхөн Монголоос хамаарахгүй тий одоо транзит тээвэр дээр жишээлх юм бол доллар Швейцар франкийн эсрэг суларсан нь бол нийт маржин агшихад бол тодорхой хэмжээний нөлөө үзүүлсэн. За бид нар энэ дээр одоо ямар юу яаж ажилласан бэ гэхээр нэгдүгээрт бол FX hedging хийж ажиллаа. За нөгөө талдаа борлуулалтын дээр бол нэлээд төвлөрч юм уу ажилласан байгаа даа. Тэрний үр дүнд бас манай одоо нийт жилийн эцсийн гүйцэтгэл бол бас харьцангуй сайн гарсан гэж харж байгаа. Тэгэхээр компани Mondelez компани удирдлагаас бол сүүлд ногд ашиг хорьсон байгаа. Мөн түүнээс өмнөөс гадна одоо өнгөрсөн жил компани хувьцаагаа эргүүл худалдаа авах хөтөлбөр зарласан. Тэрийг одоо 2025 оны 10 сарын 30-нд дуусахаас ихтэй тэрийг сунгасан дүнтэй байна. Тэгэхээр энэ юу нь яагаад сунгахаар болов? Мөн түүнээс 2026 онд юу дахин хөтөлбөр хэрэгжүүлэх төлөвлөгөө байгаа болов? Тийм. За бид нар анх одоо IPO гаргаж байхдаа л ногд ашигын бодлогоо бол шинэ хувьцаа эзэмшилттэй бол танилцуулж ирсэн. Бид нар жил бүр цэвэр ашигынхаа 20-50%-ийг бол ногд ашигаар гаргаж байна гэдэг бол тийм амлалт өгсөн. За тэрнийхэн хүрээнд бид нар энэ жил бас 23% өнгөрсөн жилийн нийт ашигын 23%-ыг ногд ашигаар зарлах тийм шийдвэр бол тус дээр гарсан. За мөн хажуугаар нь buyback-тэй хувьцаа эргүүлэн худалдан авах хөтөлбөрийг бол 3 сарын 31 хүртэл сунгах шийдвэр гарсан. За энийг цаашид одоо 3 сарын 31-ний дараа бид нар энэ дээрс тодорхой дүгнэлтээ хийгээд цаашид энийг үргэлжлүүлэх үү, шинээр худалдан авалт үргэлжлүүлэх үгүй юу гэдгийг бол компани тутас дээр шийтгэр байгаа.
Тэр хэрэгжүүлэх хөтөлбөрийг харж үзэх юм бол компани хугацааны эргэлт юу нь хэрэг сайжирсан байна. Сайжирсан гэж харж байгаа. Өнгөрсөн 24 онтойгоо харьцуулахад манай нийт одоо энэ нэг хувьцааны хөрвөх чадвар гэх юм уу. За нийт одоо волюм бол бараг нугарсан үзүүлэлттэй харагдчихсэн. Тэгэхээр энэ тодорхой хэмжээнд бидний нэг гол зорилго бол биелсэн гэж үзэж байгаа энэ buyback төр. Тэгээд энэтэй холбоотой бас хувьцаа эзэмшигч гэсэн бас нэлээд бас юм эерэг юу авс хүлээлттэйсэн. 2026 оны ер нь бол бизнес төлөвлөгөөд ерөнхийд авч үзэх юм бол салбарын одоо нөхцөл байдал, мөнгөчлөн толгорч орлох гадаад болон дотоод эрсдлүүдийг ер нь хамгийн гол хүчнэлтийг юу гэж харж байна. За 26 оны бид нэр 2 дугаар хагасыг бол нийт зах зээлийн хувьд, нийт эдийн засгийн хувьд бас өнгөрсөн жилдээ харьцуулахад арай нэг юм сайн байх болов гэдэг юм эерэг хүлээлт бол байгаа. Бидний нэг юм дотоод судалгаа байдгийн. Тэр судалгаан дээр юу гэж гардаг вэ гэхээр за уул уурхайн экспорт нэмэгдээд ирэнгүүт мөнгөний нийлүүлэлт шууд тэрийгэ дагаад зах зээл дээр нэмэгдээд ирдэг. За харин энэс хойш нэг юм ойролцоогоор 12 сарын дараа яг юм жижиглэн болон бөөний худалдан авалт өсөж эхэлт юм байна. Тэгэхээр одоо түрүү жилийн 2 дугаар хагасаас экспорт өссөн тийм. За тэгээд энэ жилийн 1-р сарын эднэр бол экспорт маш өндөр хэмжээнд гарч байна. За энэтэй холбоотой бид нар энэ жилийн 2 дугаар хагаст бол нийт энэ зах зээлийн худалдан авалт, иргэдийн худалдан авах чадвар эднэр сайжирчнаа гэж бол харж байна. Энэтэй холбоотой импортын эрэлт өсөх тийм ийм эерэг хүлээлт бол байна. За эрсдлүүд гэх юм бол магадгүй хамгийн том эрсдэл бол дотоодын эрсдэл гэх юм бол Улаанбаатар төмөр замын эрсдэл юм болов уу гэж харж байна. Улаанбаатар төмөр замын хувьд хөдлөх бүрэлдэхүүнүүд нас нэлээдгүй хуучирсан. За тэгээ энэтэй холбоотой замын үдээр орж ирж байгаа юм чингэлэг тээврүүд бол замын үдээр саадах ийм асуудал бол энэ жилээс бол бас нэлээд гарч ирсэн байгаа. Тэгээ одоо эхний 2 сар бол ерөнхийдөө импортын хувьд бол хамгийн low season байдаг. За ийм үедээ бид нар ингээд замын үдээр бүглэрх юм бол цаашаад одоо high season те одоо 2 3 4-р үйлрэлт бол энэ замын үдийн бүглэрэл бол нэлээд бас хурц болох бол тийм болон оюутай байгаа, эрсдэлтэй байгаа. За нөгөө талдаа геополитикийн эрсдэл бол мэдээж хэрэг байсаар байна тийм ээ. Оросын холбооны улсын эрсдэл. За Оросын холбооны улсаас төлбөр тооцоо хийх нь бол бас л өнөөдрийн хүртэл бол маш юм төвөгтэй асуудал байна. За тэгээд хятад бас хятадын дотоодын эрэлт за эдийн засгийн нөхцөл байдал энтэй холбоотойс тодорхой эрсдлүүд бол байгаа гэж бол харж байгаа. Тэгэхээр мэдээж компаниудад вагон тээвэрлэл ачаал тээвэрлэлт бол хийж байгаа. Тэгэхээр IPO хийж байхдаа хатнаас хөрөнгөөр 50 вагон худалдаж авсан төрийг одоогийн байдлаар ашиглаж байгаа. Үүнээс гадна үүнийгээ цааш нь өргөжүүлэх тэлэх боломж олцох гэхээс илүү төлөвлөгөө байгаа бол ер нь бол цац зээл хараад үзэх юм бол тийм тэлэх ер нь эрэлт хэрэгцээ байгаа гэж харж байна. Төлөвлөгөө бол мэдээж хэрэг байгаа. Бид нар 100 вагонтой болно гэдэг бол төлөвлөгөө бол байгаа. За тэгээд цаг хугацааны хувьд харин яг хизээвэ гэдгийг бид нар одоо бас ажиглаад байж байна. Яагаад гэвэл төмөр замын тээврийн тухай хууль маань яг хуулийн дээр гიშгэ бүрэн хэрэгжиж эхлэегүй байгаа. Яг баг багаар энд бол тодорхой хугацаа бол орох юм байна. Нэлээдгүй том юм тогтолцооны өөрчлөлт төмөр замын хувьд бол бий болно. Тэгэхээр бол энэ өөрчлөлтөнд бол хэр хурдан дасан зохицсон тэрнтэй холбогдуулж бид нар дараагийн вагоныхон худалдан авалтыг бол төлөвлөж бол харж байгаа. Тэгэхээр магадгүй эдийн засгийн нөхцөл байдал за тэгээд тэр төмөр замын тээврийн тухай хууль одоо 27 оноос бол ингээд яг хууль дээрх байгаа шигээрээ хэрэгжээд эхлэх юм бол тухайн үед нь бид нар худалдан авалтаа гэлс хийж 100 вагоноо бүрдүүлнэ гэж бол харж байгаа. Тэгэхээр харах юм бол экспорт импортын тээврээс гадна компаниуд транзит тээвэр дээр одоо бас үйлчлэгээ явуулдаг. Тэгэхээр транзит тээврийн үйл ажиллагаа 2025 онд бас нэлээд сарагдчихсан. Тэгэхээр үүний ард түмний ямар хүчин зүйлнэ гэсэн бэ? Яг нийт транзит тээвэр улсын хэмжээнд бол өссөн. Тийм. Мон логистикийн хувьд бол манай транзит тээвэр бага зэрэг буурсан. За энэ бол манай нэг нэлээдгүй том хятадын нэг том харилцагч маань Монголын коридороор ачаа тээврээ ачаа бараагаа явуулахаа болоод Казахстаны коридороор явуулдаг болсонтой холбоотой бол бага зэрэг буурсан. Гэхдээ хэдийгээр ачаа тээвэр нь буурсан ч гэсэн манай транзитын орлого ашиг бол түрүү жилтэйг бол хэвэндээ байсан. За энэ бол нэг талаасаа маш том FX gain үүссэн. Одоо валютын gain. За тэрнтэй холбоотой бас энэ транзитын үйл ажиллагаа маань хэдийгээр ачаанд буурсан ч гэсэн санхүү үгийн хувьд бол түрүү жилтэйг яг адилхан тийм үзэлтэй байна.
харилцагчдын үүдээс одоо монголоор дамжуулж тавиулахаас гадна өөр улсуудад шилжиж байх шиг байна шүү. Тэгэхээр юу нь бол өрсөлдөх чадрын өдөр Монголын талаас нь юу хийх вэ зөвхөстэй гэж харж байна. За бодлогын хувьд бид нар нэгдүгээрт нэг дэд бүтцэн тий. Дэд бүтц маань одоо ингээд нэг замыг бид нар одоо транзитэд, импортэд, экспортэд гээд ашиглаж байна. Одоо нийт замын хүчин чадлын бол 60 орчим хувийг нь бол баг транзитэд бид нэр энэ зарцуулж байгаа тийм ээ. Тэгэхээр мэдээж хэрэг энийг нэмэгдүүлээ энэ одоо транзит орн болё гэх юм бол бид нэр дэд бүтцийн өргөжлөлт, дэд бүтцийн бүтээн хэмжээ сайжруулах хэрэгтэй болно. За нөгөө тэгвэр бодлогын хувьд тийм бид нар нөгөө нэг коридоруудаас үн болон одоо төлбөрийн нөхцөл эдгээр зүйлүүдээр бид нар давуу тал үүсгэхийн тулд манай Улаанбаатар төмөр зам өмнө одоо нэг юм тодорхой юм дискаунт тийм амьдралуудыг үзүүлдэг байсан. Тэр дискаунтуудаа бол үзүүлэхэ болсон зогсоосонтой холбоотой манай өрсөлдөх чадвар бол бага зэрэг бол буурсан. Гэхдээ томоороо харах юм бол 3 коридор гуруула өндөр ачаалттай байгаа. Тэгэхээр одоо Монголын коридорыг бүрэн болоод нөгөө коридор руу орж бол чадахгүй. Ягаад гэвэл нөгөө хоёр коридор маань хоёулаа бас л өндөр ачаалттай байгаа. Тэгэхээр бол Монголын коридор стил одоо энэ Орос Хятадын хоорондын худалдаа юм өндөр байгаа цагт бол стил л эрэлттэй байгаа.